өөрсдөө тусламжчлалыг ингэж яриасын ирмэнээс салбар орхижуулахгүй. Сай дээрээсээ хариуцаад захираад ийм тусламжийн үйлчилгээ та нар үзүүлнэ гэж шийдэхгүй л дураараа хотын ачаал одоо багцахгүй. Энийг эрүүл мэндийн яам зарим юм дээр чинь одоо толгойлоод бодлогын шиглэлийг авч явахгүй болохгүй гэж бодож байгаа. Олон жил эрүүл мэндийн салбарт ажилласны хувьд дураараа тавихаар чинь дураараа юм хийгээд нь шүү дээ. За мөнхсөн сайд нэмж хариулъя. Тэгээ одоо ер нь тусламж үйлчлэгээний нэг хүрээ ямар төрлийн тусламж үйлчлэгээ үзүүлэх үү гэдэг чинь ер нь бүгдээрээ тодорхой байгаа шүү дээ. Одоо чинь Баян Улгийн аймгийн нэгдсэн эмнэлэг ийм төрлийн тусламж үйлчлэгээнүүдийг үзүүлэх ёстой. Одоо Ховд аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төв бол ийм төрлийн тусламж үйлчлэгээнүүдийг ард иргэдэд үзүүлэх ёстой гэж тогтоогоод өгсөн. Тэр бол хэвээрээ тэр тусламж үйлчлэгээгээ ямар бүтцээр, ямар зохион байгуулалтаар, ямар үр хэмнэлттэйгээр иргэдэд илүү хүндрэлж хэрэгдэлгүйгээр хурдан шуурхаа үзүүлээд санхүүжилт авах вэ гэдэг энэ бодлогыг л ярьж байгаа. За баярлалаа. За одоо Дангийн бомтын асуудал дээр хариулах хүн байхгүй болчиход байгаа шүү. Замтеврийн яамнаас сангийн яам алга. За сангийн яамч тэрүүнийг нэг хариулахгүй байна. Зураг төсвний мөнгөгүй гацсан байна гинэ. Гамбатаар хариулах уу? Төрийн нэрмчиг нар. За замтеврийн яам хариулъя. Сүүл эдийн засгийн хөгжлийн яамнаас. За 3 номерын микрофон ажлын Замтеврийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дараа Бат хоёрын за гишүүний асуултанд хариулъя. Манай дээр бол Баян Улгийн аймагт за Улгийн сагсаа улаан ус Цэнгис сумын чиглэлийн хатуу уучлалт авч замын ажил бол явж байна. За тэр бомт руу явсан замын зураг төсвийн мөнгө хасагдсан талаар бол манад ямар нэгэн мэдээлэл алга байна. Тавигдсан төсөв төртгийнхөө дагуу бид нар ажиллаа гэдээ явж байгаа. Хэрвээ тогтсон хугацаанд тендер зарлаад гэрээ байгуулж амжихгүй бол тэр цаанаасаа татагтаад явж байгаа. Оролцогч оролцохгүй юм уу гэрээ тендер амжилтгүй болох юм бол мөнгө татагтаад явж байгаа.